За сайн байцгаана уу? Пастор Джон Пайперийн бичсэн Христийг таньж баяр хөөргийг олохгүй номын орчуулагч Арингой байна. За тэгээд уг ном нь Есүс Христ гэж хинбэ гэдэг асуултанд хариулт өгөхдөө Библийн яг бичээсийн үнэнд тулгуурлаад 13 талаас нь тайлбарлаж харуулсан нь надад маш чухал санагдсан. За энэ дундаас би онцлоод орчуулагч хүний хувьд маш онцгой бас сэтгэгдэл төрүүлсэн хэсгээс хуваалцах юм бол хүмүүс бид нэр сансар окторгын гайхамшигтай уудан байдлыг харахтаа магадгүй ихэвчлэн би ямар өчүүхэн юм бэ? Би гэж ерөнхийдөө төвлөрж бодох гээд байдаг. Тэгвэл сансар окторгүй ийм их өргөн уудан байгаа нь бас бурхан үнийг бүтээхдээ ийм их өргөн уудан орон зайг зарцуулсан нь, зориулсан нь ухтаа бурханы өөрийнх нь алдар сууг илчлэн харуулах ийм зорилготой байдсан байна. Тэгээд тэрхүү алдар суун ухтаа мөн Есүс Христийн алдар суу байдгиймаа гэдгийг таниулж өгсөн ийм гайхамшигтай ном санагдсан. Тэгээ энэ миний зүрх сэтгэл маш их гүн сэтгэл төрүүлсэн. Хүмүүс бид өөрсдийн хайрлаж хүндэлдэг, биширдэг хүмүүстэйгээ уулзаж учрахыг хүсэн тэмүүлдэг. Уулзаж учрахаараа бид маш их баяр хөөрөөр дүүрч бас догдолдог шүү дээ. Тэгвэл яг үүнтэй адилхан Есүс Христ таны зүрх сэтгэлд ийм байр суурийг эзэлдэг үү? Хэрвээ та энэ асуултанд хараахан итгэлгүй байгаа бол харин би Есүстэй уулзарч баяр хөөргийг олж аммаар байна гэж бодож байгаа бол эсвэл тийм ээ би түүнийг мэднэ. Одоо би үргэлжлүүлээд түүнийг улам илүү таньж мэдмээр байна гэж хүсэж байгаа бол энэхүү Христийг таньж баяр хөөргийг олох номыг уншаад үзээрэй.